2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвших боломжит хувилбарыг боломжит хүмүүсийн нэг нь бол та нэр дэвших үү? Үгүй ээ. Үгүй юу? Үгүй. Нас туршлага гээ харахаар боломжит хүмүүс яг хардж байгаа те. Одоо намагч бол одоо ингээл бараг л ерөнхий сайд болох гол гүгээд байна гээл тийм. Би хийж байгаа ажлаа эзэн болъё. Очсон ажлаа бас унгаачихгүй салбар өөд нь одоо босгочих гэдэг бодолтой аль ч одоо ажил ямар ч ажилд алгасан хариуц ажлыг эзэн болж хийдэг. Өмнө хууль зүйн сайд хийхдээ бас ам бардам нүүр бардам ажиллаа хийж байсан. 12-16 онд одоо сөрөг хүчний бүлгийн дарга байхдаа бас бүлгийн дарга ажлыг сайн хийж байсан. Бас Монгол Ардын намынх бас мэднэ. Зам төрийн сайд хийж явахдаа ч одоо бас ажилдаа эзэн болоод бас энэ салбарт бас тодорхой сэргийлтийг авчирсан. Тийм болохоор бас хаа явсан те энэ төр засгаас одоо бас намаас тодорхой одоо ажилд даалгаад бас итгэхэд хүлээх юм бол тэрийг хийсэн шиг хийж хэмсэн эзэн болчих юмсан гэж ажиллаа. Сэтгэлээсээ жоохон гүйцэтгэх сайтай хийхийг бодож ажилтдаг. Энэ хүү ерөнхий сайд болох гээд л одоо ингэ гүгээд байгаа. Тийм болохоор ийм идэвхтэй байгаа. Эсвэл одоо ерөнхийлөгч болох гээд одоо ингэ гүгээд байгаа. Тийм болохоор одоо ингэ идэвхтэй байгаад байгаа гэж одоо ярьдаг, харддаг, сэрдэг хүмүүсийн хооронд муур гүйлгдэг, хүмүүсийн хооронд нь хагалж, хувааж, талцуулж, хооронд нь муудалцуулах ийм бас тодорхой үйлдэлүүд яваад байгааг би мэдж байгаа.